энийг хараад өгөөч. Үй зүгээр үү та? Ямар их стресстэй байна. Харин тийм ээ. Хан шинээр нэг кофе шопын бизнес эхлүүлээ гэсэн чинь ажлын хажуугаар зөвшөөрөл бичих засаг бөө юм байна. Хөшөө та 26-нд амьдарч иж бизнес руу ороод бүх хүсэлтэд илгээгээд шийдвэрлэдэг болсон шүү дээ. Тийм үү? Тийм нь болон бичих зас байха болцсон юм. Тийм, та бизнесийг мингээ ордоо би заагаад байна. Та e-бизнес сайтад хандаж, нүүр хэсэгт байрлах зөвшөөрлийн цахим систем зэсийг сонгоно. Зөвшөөрлийн нэгдсэн санд хандан тохирох зөвшөөрөл мэдээллийн төлөөс сонгон хүсэлт гаргах товч дээр дарна. Үүний дараа өөрийн хандах хэрэгээр нэвтрэлтийн нэгдсэн системд нэвтрэнэ. Хэрэв тус системд бүртгүүлгүй бол бүртгүүлэх товч дарж, гарч ирсэн мэдээллийн талбарыг бөглөн илгээнэ. Таны бүртгүүлсэн цахим шууданд нэвтрэх мэдээлэл илгээхийг анхаарна уу? Мөн та үндсэн системд нэвтэрсэн ч таны компани харагдахгүй байвал байгууллага холбох товч дээр дарж компанийхаа регистрийн дугаарыг оруулан хадгалах товчийг дарна. Зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа компаниа сонгон тохиргоо товч дээр дарж гарч ирсэн жагсаалтаас үйл хөдлөхүүд байршил хэсгийг сонгон үйл ажиллагаа явуулах газрын байршил бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бөглөн доод хэсэгт харагдах газрын зураг байршлыг тэмдэглэн нэмэх товчийг дарна. Дараа нь дэлгэцийн зүүн гар талд харагдах хүсэлт гаргах цэсээр дарж харьяалагдах газрын мэдээллийг сонгож мэдэгдэл сонголтыг сонгон зөвшөөрлийн нэрээр хайх товчийг дарна. Хайлтын илэрцээс гарсан талбарт хүсэлт гаргах товчийг дарж гарч ирсэн утгаас байршил болон үйл ажиллагааны чиглэлийг сонгон шинээр үүсгэх товч дарна. Шинээр үүсгэх товч дарсны дараа нөхцөл шаардлага хэсгийг шалгаж шинээр авах товч дарна. Татвар төлөгчийн бүртгэлтэй эсэх авалгааг систем автоматар шалгах бөгөөд хэрвээ бүртгүүлгүй бол iTax MTA цэгийн хуудсанд хандаж татвар төлөгчийн бүртгэлийг үүсгэнэ үү? Бүрдүүлэх материал хэсэгт байгаа орчны 50 метрийн зураглал хэсэгт холбогдох мэдээллийн файлыг хуулж оруулна. Файлаа хуулж оруулсны дараа баталгаажуулах товч дарна. Үүний дараа хүсэлт илгээх боломжтой болох бөгөөд тайлбар хэсэгт мэдээлэл оруулж хүсэлт илгээх товч дарна. Ингээл болоо. Оо, ийм амарх юм уу? Тийм шүү дээ. Тэгэхээр одоо шууд бизнес эхлүүлж болно гэсэн үг. Мэдээж болно.